Сайн байцгаана уу? Хөгжин ба хүмүүс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээд манай нэвтрүүлгийн зочноор туйлч, хуурч, хөөмиж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баатарч явах маань уулзч байна. Мөн ардын хөгжимчин чашиг мөн номон хуурч болормогч маань оролцож байна. Та бүхэн баярт энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энд бас гоё хөгжмийн зэмсгүүдийг энд тавьсан байна л да. Тэгээд энэ хөгжмнөөс тайлбарлаад одоо жишээ нь энэ хөгжим одоо ямар ялгаатай тэгээд нэр нь бас юу бас үзэгчид бас мэдэхгүй байгаа. За энд ерөөсөө Монголын нүүдэлчдийн хөгжмүүд нэлээд байгаа. Ер нь л нүүдэлчдийн хөгжим. Тэгээд би өөрөө туулч хүн болохоор голцоо энэ товшуур хөгжмөр их тоглодог. Энэ хоёлоо л товшуур хөгжим. Тэр нь болохоор арьсан ширэн цартаа. Тэр нь болохоор одоо энэ манай Монголын нөхцөлд их тохиромжтой. Чиглэг газар очих юм бол энийг голцоо аваа явдаг. За энэ хөгжмийн хувьд болохоор бас нөгөө жаахан овор бахта ингээд унаан давч явах, онгоцон давч явахт энэ овор бахта нөгөөтэйгүр эндээ нөгөө ийм чихтэй учраас энэ чих нөгөө хөгн гарахтаа бас удаан. Энэ харин хөг нэг эргэчих юм бол бас амаргүй шүү дээ. Тийм учраас энэ нь одоо хол авч явахт зүгээр энэ нь болохоор одоо ёс заншлийнхаа ямар нэгэн уул усанд очих. Одоо тэгээд өөр янз бүрийн Монгол дотроо туул хайлах миний гол хөгжмийн зэмсгэн. Тэгээд энэ хөгжмийн хувьд би нэг ганцхан тайлбар хийчихье. Уранхай товшуур энэс ерөнхийдөө ахар байдаг. Энэ яг би бас өөрийнхөө нөгөө биений онцлогтой холбоотой том хийлгүүлсэн. За энэ болохоор энэ гурав болохоор усны чандман толгой гэж ярьдаг. Чандман толгойтой товшуур. Тэгээ энэ дотроо бас 3 галтай бас 3 усны дусалтай ийм товшуур байна. За ер нь товшуур дээрхэн үед бол чандман толгойтой, цацал толгойтой гэж хоёр янз байсан. Тэгээ цацал толгойтой товшуур нь болохоор яг л нөгөө сүү өргөдөг 9 нүттэй 13 нүттэй цацал тийм толгойтой байдаг. Энэ болохоор энэний хувьд болохоор ингээд чандман толгойтой товшуур юм аа. За тэгээд нас үлээвэр хөгжмнүүд байх шиг байна. За тэгээд би харахаар энэ лимб шиг л харагдаж байгаа байхгүй.
лимб биш юм шиг байгаа юм тий. Тий. За энэ хөгжмөд болохоор лимбтэй адилхан харагддаг боловч үнэхээр тэс өөр техниктэй юм. Энэ хөгжмийг одоо бидний мэдж байгаагаар 2000 жил гэж ярьдаг хүннүгийн модон цуурч гэж яриад байдаг. Монголын мэдээж эртч хөгжим. Одоо нүүбд ЮНЕСКОд орлоо энэ хөгжим хүн төрөлхтний яаралтай хамгаалах хувийн жагсаалтанд одоо ингэж бүртгэсэн ийм хөгжим. Гэхдээ энэ хөгжим лимбнээс их өөр. Лимбийг бол бид нар одоо ингээл үлээхт бол бараг захын хүмүүс дуурах чинь. Энэ хөгжмийг дуурах гэж бас нэлээд ажил бол. Дор ажил одоо тэр энэ шүдний амны хайрц хэлний байрлал бүх юмаа тооцоолж үзэн ингээд жаахан нарийн тэр үлээ сурахын үед ерөнхий дууралт тэр техникийн үед бол хөөмитэй нэлээд төстэй. Уранхаачууд хөөмиг ер нь хоолойн цуур гэж нэрлэдэг байсан. Энийг модон цуур гэж нэрлэдэг. Тэгэхээр хоолойн цуур ямар учиртай вэ гэхээр ерөөсө хүн биеэрээ хөгжим хийгээл хөөмийг гаргаж ийн гэсэн үг. Энэ болохоор мөн л адилхан. Ямар ч хөөми цуур эхлэхийн өмнө заавал нэг ийм байгаль чимээн гарчээж жинхэнэ цуур руугаа ордог. Ийм л ялгаатай. Аль аль нь хэл оролцдог. За тэгээ ийм л хөгжим юм да. Энэ цуур хөгжим бол 3 хүн нөхдөд учраас одоо тэр байгалийн дуу чимээг маш сайн гаргаж өгдөг. Одоо энэ хөгжим жишээ нь ингээд 4 5 нөхдөд болчвол орчин үеийн дурын дуу тоглоно. Орчин үеийн дуу ингээд тоглоод эхэлж байна гэдэг чинь хуучин нөгөө ядцгуур 2000 жилийн өмнөх дуу аваанууд алга болно л гэсэн үг. Тийм учраас Монгол цуурын хамгийн давтагдчихгүй гол онцлог бол ерөөсийн 3 нөх байдаг. Ер нь цууртай орнууд бас байгаа. Одоо Арабд цуур байна 4 нөхтэй, Туваад цуур байна 4 нөхтэй, Казахт Севзга цуур байна 4 нөхтэй. Тэгтэл манай цуур 3 нөхтэй хуучны тэр сайхан аялгауга хадгалж ирснээр л үнэхээр одоо гайхамшигтай юм өв соёл сайхан хөгжим юм одоо нүүдэлж тийм. За баярлалаа. Тэгэхээр болормогчийн хувьд бас тоглодог хөгжим үү? Тайлбарлавал. За миний хөгжим дотроос одоо номон ор хөгжим байна. Номон ор хөгжим маань болохоор ном сумнаас гаралтай. Тэгээд айл гэрийн жавар үргэх, айл гэрийн бас хямар сэргээх маягаар хүүхдийн дайханд бас хэрэгэлдэг ийм сонин нэг утастай хөгжим байгаа. Энэ бас гоё аялгаутай. Амандаа барьж тав. Мэдгүй хүн бол харах юм бол ном сум гэж харах. Тий, ном сум гэж харахаар ном сум шиг хэлбэртэй. Тэгээд энэ хөгжим маань нэг утастай болохоор ер нь юу яадаг ингэж товшиж тоглодог. Тоглоо сонирхолтой. Гал тахилганд бас хэрэгэлдэг. Тийм гал тахилганд бас. Нөгөө гал тахилгын үед уранхачууд өрхөөр ном сум харуулдаг. Тэгээд тэр ёс заншлаас л үүдсэн юм уу ингээд гал тахилганд энэ хөгжим заавал дуурах хэрэгтэй юм хөгжим. Дараагийн хөгжим маань болохоор төмөр уур хөгжим байгаа. Төмөр уур хөгжим маань бас сайхан аялгаутай байгаа. Одоо би төмөр уур хөгжмийнхаа аялгауг тоглож сонирхолтой. Төмөр уур хөгжим маань болохоор одоо сүүлийн үед бөөнөр бас тэнгэр шүтлэгийн улсууд хэвлээд байгаа. Тийм нөгөө онгод тэнгэрээ. Тийм онгод тэнгэрээ дууддаг. Тийм. Хосон уур авчраагүй байна. Ясан уур гэж бас байсан. Тийм өөр бас хөгжмөд орхисон. Тийм ясан уур бол одоо тэр хүннүгийн булчнаас бас олдсон хөгжим шүү дээ. Тэгээ бид бас сэргээж байгаа тэрийг. Энд бас их сонин хөгжим байна л та. Энэ хөгжмөний тухайд энэс яаж дуурдаг юм бол тэгээд за энэ хөгжим маань болохоор чаштай хөгжим байгаа. Шашхан шүгэлдэх маягаар дуурдаг. Шууны дуу аваа гаргадаг. Бас тэнгэрээ хөгжим байгаа. Ангийн үргэлгэнд хэрэгдэг бол шууны болжмрын жиргээ гаргадаг хөгжим байгаа.
хөгжим байгаа. Үнэхээр бас гайхалтай содон дууралттай хөгжим байна. Ийм жижигхэн хөгжмнөөс бас иймэрхүү дууралт гарч ирэх хэрэг бас их сонир байна л да. Та хөгжмнөөсөө бас тоглож сонирхолж үзвэл. За тэгээ энэ хөгжмөөр одоо магтаал явж болно. Би бас хөгжимчин л дөө. Гитар тоглодог. Тэгээд нөгөө ладгүй болохоор би бас гайхаад байгаа байхгүй юу? Одоо мориор ладгүй байдаг. Харахаар яг домбор шиг хэрнээсээ домбор биш. Тэгээд ладгүй болохоор хоёр хуудас яаж дуурах юм. Энэ товшуур хөгжим дээр үед монголчуудын одоо үндэсний бас нэг хуучин хөгжмийн зэмсэгт орно. Адууны хэлхсаар энэ одоо энэ утсын хийдэг. Доотлолтоо 7 ширхэг адууны хэлхс дээр 12 ширхэг адууны хэлхстэй. Ийм хөгжим. Тэгээд одоо болохоор энэ чинь бас орчин цагтаагаа зогсоод ингээд утсан өөрчлөгдсөн байж байна. Тэгээд энийг хөвчлэн нөгөө нэгэн тийм сайхан хэмнэл явдаг. Одоо жишээ нь туул хайлахт ийм хэмнэл яв. Одоо алтаа магтах ч гэсэн энэ одоо гол хөгжим шүү дээ. За тэрнээс гадна одоо бие биелгэнд одоо би нодлон жил жишээлбэл Монгол улсын ардын жүжигчин нэрт бие биелээч Иремедийн самжижиг гэдэг хүнтэй хамт Оросын улбаны улсад очиж хэд хэдэн театраар тоглосон. Тэр хүн морио хуур ихэл дээр бие биелэхээс илүү одоо энэ хөгжимтэй биелэх их дуртай. Ягаад тэгэхээр багдан тэр нутагт энэ хөгжим илүү байсан. Тэгээд тэр бичлэгүүд маань бас одоо тэр Оросын телевизэд одоо бас хадгалагдаж байдаг. За тэгээ би тэр бие биелгээний нэг зүгээр сонирх үйл. За энд ладны хэрэг байхгүй ийшээ тоглож бас бол. Би болохоор яг ингээд ладгүй болохоор ингээд өнгөө хайж тоглоно гэдэг бас. Тэр одоо яг нөгөө сонсголоороо үндсэндээ бараг л тоглоо явчихж байна л гэсэн. Тэгээ Баатар Жавахын хувьд ер нь хэдэн настайгаас хөгжим барьж үзв, тоглож сурав те? Хинээс сурав гэдэг талаас нь бас асууя. За би үндсэндээ л одоо 70 хэдэн онд тэр цуур туулийн өлгийн Ховд аймгийн дууд сумд хэдэн сайхан натур туулчд амьд мэнд багт. Тэдний дунд өсснөө одоо их хөв заяа гэж боддог. Тэд нар бүгдээрээ сайхан амьд байсан. Тэгээд л өвлийн шөнийн уртд нөгөө улсуучин туулаа хайлал товшуур хөгжмөөр нэгэн сайхан хэмнэл одоо нэг аян жинч явж байгаа юм шиг сайхан хэмнэл явал тэр хэмнэл дээр ингээл туулыг нэг шөн сонсоод хоёр дахь шөнө нойр хүрээл унтаал ингээл унтан болсон байгалийн товшураа сурсан мэдээж. За тэр үед бие биелгээ хийх хүмүүс энэ хөгжмийг хөгжмөдөг байлаа. Зарим нь урдаа барьж тоглоно, зарим нь бүр энэ толгооныхоо ороо дээр ингэж барьж хүртэл тоглодог тийм чадвартай улсууд байдаг байлаа. Тэгээд тэр товшуур хөгжмийг тэднээс мэдээ сурсан. За энэ цуур хөгжмийг болохоор миний аав мужаан хүн байсан. За манай хүргээх ядмаа гэж барилддаг. Тэгээд бас энэ цуур тоглодог тийм хүн байсан. Хөгжмийг манай аав уралдаг. За тэгэл тэднээс анх би энэ цуур гэж хөгжмийг мэдсэн. Дараа нь сургуульд орсныхаа дараа Пара наран цогт гэж манай сумд одоо нэлээд нэртэй тийм том цуурч байсан. Тэр цуурчийн цуурдахыг л одоо харж ингэж цуур хөгжим тоглож. Ер нь бол өв дамжсан гэсэн үг тийм. Тэг үе дамжсан одоо юм соёл. Баатар Жавахын хувьд олон улс орноор өргөдөж тоглож исэн бас хунтаажтай уулзж исэн гэсэн ер нь тоглолтынхон тийм жишээнүүдээс яриач. За би өөрөөсөө энэ соёлыг эхлээд дэлхийд гаргахаас өмнө малчтын одоо хот хөдөө малын бэлчээрт байгаа авьяас нутгаа уулзж ерөөсөө Монголын тэр эртних соёл юунаас улбаатай ямар холын одоо тэр гүн ухаан өвдөж байна.
Тэрийг эхлээд их сонирхсан. Тэгээд одоо жишээлбэл туулийг нэг хүн нэг уулын бэлд насаараа туул хайлаад байж ах жишээ нь. Цуурыг нэг өвгөн цуураа үлээгээл байх жишээ нь ингэж амьдрал өнгөрөөдөг байсан бол миний хувьд болохоор бүгднгийн бас нэг үеинд төвлөрүүлж үзье гэдэг тэр анхны оролдлогыг хийхийг чармаас. Тийм учраас энэ хөгжмүүд дээр чинь би ер нь ганцын хөгжим биш нөгөө хөөми туул цууртайгаа хоолон эрдэмтдтэйгээ авсарна. Тэгээд тэр хоолон эрдэмтд маань бүгд ачаал та тийм хурдан сураад байдаг юм байхгүй. Бүгд л нэг ийм сайхан өксөр уулруул өксөж яваа тэр уулыг яаж давах уу гэдэг арга замын талаар л одоо явж байгаатай адил. Тийм л өдрөдөртөл одоо уртлын юм баттгал ингээл явсны үр дүнд бас жаахан энэ соёлуудын зах зүхээс авч хоцроод дараа нь энэ баруун Монголд байгаа энэ соёл ер нь энэ нүүдэлчдэд хэр байна тийм ээ. Нүүдэлчдэд илүү нь юу байна, дутуу нь юу байна? Хэр өвлөгдөж үлдсэн байна. Манахаас тийшээ шилжсэн юм байна уу? Энэ төр гэдгийг харьцуулж Монгол туурхтнуудаар үүнийг судлангаа бас хувийнхаа тоглолтыг хийж авсан. Тэр тоглолт ямар учиртай вэ гэхээр Монгол туурхтнуудад одоо тэр ёс заншлын одоо ёс заншлаа сэргээе гэсэн хүмүүс байгаа. Тэр улсуудаа уулзсан, эрдэмтэн мэрэгтэй нь уулзсан. Зарим нь одоо бидний тоглолтыг тэгээ сонирхон. Тэгээд ерөнхийдөө л одоо нэргэн тойрны энэ хоёр хөршид байгаа нийт Монгол туурхтнуудаар одоо явсаар байгаад үндсэндээ тойрон тоглолт хийсэн. Тэгээд тэрний дараагаас одоо сая чиний асуудаг жинхэнэ тэр 3 дахь ертөнцийн орнуудад миний тоглолтууд одоо ганц нэг урилгаар очиж тэгээ тавигдчих эхэлсэн юм аа. Тэгээд одоо Монгол залуучууд ер нь үндснийхэн хөгжмийг мэдэхгүй байна. Би бас хөгжим тоглолтог гэрнээсээ энэ хөгжмүүдийг бас сайн мэдэхгүй байхгүй. Тэгээд бас та чин Казахстанд дөрүлээ хамт нөгөө нэг 2 цагийн концерт тавьж ирсэн. Тэр тоглолтын тухай. За энэ тоглолт болохоор нэг их эрт биш нэг 5 жилийн өмнө байна уу да. Монгол Казахстаны нөгөө найрамдлын одоо хамтын ажиллагааны ч гэдэг юм уу тэр одоо дипломат харилцааны 20 жилийн өө гэж болсон. Тэр он концертанд одоо манай хөгсөөч уулга гэж дандаа ардын язгуур урлагийн тэр одоо чухал маструуд нэгдсэн тийм сайхан чуулга байгуулагдаад тэр чуулгын дарга өнөр төвшин тэр өөрөө бас дуудуулдаг хүн. Одоо баруун Монголын дуунууд сайхан дуулна, нийтийн дууч дуулждаг. За тэр хүн оролцсон дээр нь ардын жүжигчин Самжид гэж нэрт бие биелээ Самжидгаа оролцсон. Дээр нь одоо Туваа улс Монгол улсын гавьяач жүжигчин Хундны Чапаяв гэж одоо маш олон хөгжмийн зэмсэг тоглодог ах маань. Тэгээ бид дөрөв цуг явсан. Тэгээд үнэхээр тэр сайхан улсуудтайгаа хамт ингэж яваад бид одоо үндсэндээ 2 цагийн концерт гэдэг бол үнэхээр хэцүү шүү дээ. Нэг дуу маань сайндаа 3-5 минут шүү дээ. Тэгтэл тэр улсуудын маань номерууд, хамтарсан номерууд, миний бас нэг 10-аад номер. Ингээд нийлээд 2 цагийн концертыг бид Казахстан тоглосон. Дараа нь бид тэр концертынхаа дараагаар тэр хавийн бүх одоо олон станууд байгаа шүү дээ. Тэр улсуудаар өргөдөн тоглосон. Тэгээд ингэж явж яхад бол үнэхээр энэ нүүдэлчдийн соёл тэр дундаа монголчуудад ямар сайхан төлхөө өвлөгдөж үлдсэн. Гэхдээ одоо энд бас их санаа амрах юм байхгүй. Тэр настай улсууд маань тэгээ сайхан өвлөгдөд үлдсэн. Тэгээд тэр өвлөгдсөн тэр соёлыг үнэхээр тэнд байгаа тэр нүүдэлчд маш сайхан хүлээж авч ирсэн. Ягаад гэвэл энэ соёл маань тийм нэг зохиомл саяхны юм биш учраас хүмүүс төрхтэй сонсголонтой бас зарим нэг хөгжмүүд нь манайхтай төстэй одоо бид хөгжим ярьж байгаа учраас жишээлбэл тэдний доомбор байна, Киргизийн доомбор бас жаахан өөр. Тэгэхдээ тэр дуу дугуйлтын хувьд одоо бас өөр. Тэгээд энийг харьцуулаад тэд нар харж байх жишээний. Тэгэл ингээд одоо тэр тоглолтын хувьд бол тийм сайхан 2 цагийн тоглолт болж ирсэн юм аа. Тэгээ барууны орноод та бас нэлээд явсан баг. Тэгээд ер нь барууныхан энэ Монголын үндэсний хөгжмийг ер нь хэр хүлээж авч байна? За барууны ертөнц бол ерөөсөө л тэр жаз урлаг, сонгодог урлаг одоо тэр өөрсдийн бас онцлогтой тэр шүтлэгтэй холбоотой тэр хөгжмүүд тэнд байдгаас гадна манай нүүдэлчдийн хөгжмийг маш их сонирхдаг улс орнууд тэнд олон байгаа. За тэрнээс гадна бас эрт шинжийн соёлтой улс орнууд тэнд нэлээд олон байна. Германчууд байна. За тэр Ором эртний нөгөө Италийн тэр одоо хуучин юутай улсууд байна.
За тэгээ ганц Европч ихгүй Австрали төвд бол одоо тэр бас нөгөө дижридо гэдэг тэрнээс ахуулаад бас өөрсдийнх нь эртний хөгжмүүд байна. За тэрнээс гадна одоо энэ Араби орнууд бас хуучин хөгжмүүд их байна. Арманд байдаг. Тэгээд энэ сайхан хөгжмийн маструуд за тэр урлагийн хүмүүстэй ингээд хамтраад бас туршлагаа солилцоо зарим болцоод үед хамтарсан жижиг тоглолтууд хийгээд ингээд явдаг. Баатар Жавах юмны хувьд олон сайхан шавнартай байх юм. Танд ер нь хичнээн шав байна. Тэгээд шавнырийнхаа тухай бас ярил. За надад одоо нэг давхарцсан тоогоор 170-аад шав байгаа болов. Тэгэхдээ яг хөө тэр янз бүрийн одоо нэг үзүүлэх тоглолтын дээр их шав нарыг шав гэж үзэхгүй л дээ. Яг албан ёсоор надад ингээд шав орсон гадна дотны улс ууч байдаг. Монголдо бол нэлээ шав нар бий. Тэгэд миний төрж өссөн нутаг тэр Алтан нуруунд Ховд аймгийн Дууд сум, Ховд аймгийн төв, Мөнхайрхан суманд бол миний одоо голлох шав нар байдаг. Ягаад тэгэхээр тэр улс ууч нь тэр ахуй зан заншил дотор өсөж мэндэлсэн учраас энэ соёлтой их холбоотой. Зарим аав ээжний энэ соёлд их дуртай учраас тэд нэр одоо энийг сурахтаа их төхөмтэй байдаг. За тэрнээс гадна одоо сүүлийн үед Монгол туул гэж төсөл явагдлаа. Тэрний өмнө Монгол хөөмийн төсөл явагдсан. Энэ төслийн хүрээнд бас хамрагдаж шинээр шав болсон улсууд байгаа. Зарим бас манай нэртэй чуулгын хөгжимчч байдаг. Тэрнээс гадна одоо бас Улаанбаатар хотод байгаа яг энэ ардын өв соёлтой холбоотой үүнийг сонирхдаг судлаачид бас их бий. En tout cas, bravo, vous avez su les remercier, franchement bravo. Maintenant, c'est la première surprise. La première surprise de cet après-midi, eh bien, c'est un chanteur qui nous vient de Mongolie. On l'appelle là-bas la voix mongole. Il s'appelle Bar Tarjan. Il est musicien et chanteur. Il nous vient donc de Mongolie, des montagnes de la Mongolie de l'Ouest, au nord de la Chine. Et vous allez découvrir avec lui 4 instruments typiques de cette région. L'artiste les détient bien sûr de ses ancêtres, mais c'est son grand-père qui lui a appris donc à en jouer. Le premier instrument leur servait autrefois à échanger entre collines, entre vallées. C'est un instrument assez strident et vous allez l'entendre jouer le chant des oiseaux avec. Ça s'appelle le tchatsa. Le tchatsa. Le deuxième instrument est l'instrument du chaman qui chante les éléments du ciel. Eh bien, il le coince sous la langue et il va l'agiter avec un doigt. Ça s'appelle le komuz. Le komuz. Et maintenant, un instrument qui se joue en tout petit comité, dans les petites alcôves, dans les petites salles.
de 50 mètres carrés et non pas dans une salle comme celle-ci qui fait 600 mètres carrés. Mais ça ne fait rien. Il va glisser la langue au bout de cet arc-là en question et il va agiter la corde avec la langue et en même temps avec le petit morceau de bois. Il faut franchement bien tendre l'oreille, mais c'est un instrument authentique et qui a plus de 3000 ans également. L'appel de l'astre du jour, le soleil, voici le Nomkut. Eh bien, maintenant, c'est le chanteur que vous allez entendre. À un moment donné, vous allez l'entendre, si vous tendez bien l'oreille, il va et chanter et siffler à la fois. Et il a en plus un avantage, il est baryton basse. Il a une maîtrise parfaite de ses cordes vocales et il a un souffle exceptionnel. Cette chanson célèbre l'héroïsme du peuple, l'appel au bien et à l'existence pacifique des peuples. Écoutez ce baryton basse. Vous allez voir jusqu'où il va chercher justement ces basses.
Eh bien, Баатар Жавах Булгармагч хоёрын бас өмссөн малгайны хувьд их сонирн байна л та. Тэгэд энэ малгай яг ямар утга учиртай тий? Хин хийсэн гэдгээс. За энэ малгайны хувьд бол нүүдэлчдийн одоо энэ сонин содон онцлогтой холбоотой ингэж хийсэн. Тэгэхдээ бид энийг анханасаа бас шууд хийх санаа төрөөгүй байсан. Одоо тэр манай сая хөгсөв жуулгын дарга тэр өнөр төвшин бидний талбай дээр нэг халуун өдөр Дээлтэй Монгол гээд бүр анх зохиогч ах үе 5 6 жилийн өмнө. Тэрэнд оролцоо явж яасан чинь малгайгаа марчаа хүрээд ирэхгүй. Тэгэнгүүт одоо малгайгүй яаж гарах вэ? Энэ хүмүүс бүгд малгайтай гэсэн чинь би надад нэг сонин санаа төрөөд өө цаан ч нэг сайхан сураар юм хийдэг залуу байлаа шүү дээ. Тэр залуугаар нэг юм сур зан гэдүүлээ зүгээр нэг юм сантимайгийн малгай хийлгэж гэсэн чинь анх энэ арамыг хийлгэсэн. Тэр залууд орны янзлаад ингээ хийгээд өгсөн. Эндээ бас нэг жаахан унжуурхт ийм малгай хийсэн. Тэгээд маргааш нэг өдрөөс нь бид нар ер нь энэ сураар нэг малгай хийж үзьгээд. Тэгээ найз маань энэ бүх юмнуудын санаачлаа хийсэн. Хийснийхэн дараа тэр бас нэг адуучин залуутай хамтарч хийсэн Баттурж гэдэг. Тэгээ тэр адуучин залуу Баттурж энэ сур боловсруулахад айгуу сайн ингээ юмын боловсруулаа хийсэн. Надад нэг юм энэ малгайг төрүүлж хийсэн байхгүй. Тэгээд дутуу юм ажиглагдаад байсан бодож байгаадгүй. Ер нь энд чинь гал хэрэгтэй юм байна. Энэ галыг одоо би санаачилж Баттурж зургийн зурж өгсөн. Тэгээ тэр хүмүүс манд орно хийгээд хийлээ. Дараа нь энэ цагаан шонхор шүүг бас зурж өгсөн би. Тэгээ хийсэн. Одоо энэ малгайн дээр ийм хоёр өөрчлөлттэй. Тэгээд ийм малгай хийгээд байжсэн чинь нөгөө шүүжлэхүүн соёл одоо дэлхийн өвд батлагдсны дараа тэр хүннүүгийн хааны өмсдөг нэг тийм алтан малгай би одоо интернетээс анхаарлуу нэг газраас харсан чинь энэтэй бас жаахан төстэй. Тэгэхдээ яг энэ юм жаахан өөр байна л. Тэгээ би бодож байсан та ер нь нүүдэлчин хүмүүсийн сэтгхүүнд одоо тийм одоо заншил тэр бүх юмнууд нь хадгалагдаа байж идэм болов тэр давтагдчихж байгаа байхгүй. Тэр нь айгуу сонь. Тэгээд ийм малгайгаа дараа нь би бас ингээд бодоод яасан тухайгаа тэнд дурсамж бичсэн тийм нэг юм байдгийг бас урд өөр телевизэд өгсөн нэвтрүүлэг дээр энэ тухай баг зэрэг байгаа. За энэ малгайны үед бол нодлон бодож хийсэн. Эмхтэй малгай яг ийм байхаар бас жаахан онцгүй. Тийм учраас эмхтэй малгайг бас нөгөө монголчууд нөгөө нэг гоомаар л эмхтэй хүн нэг бас төлөөлүүлж яадаг учраас тэр нөгөө бугын авирыг тэнд бэлэгдэж бодож хийсэн. За мөн л гал орсон. За тэр шонхор шүү эмхтэй хүн одоо шонхор шуугаар тэр ан хийлтэй юм шин тэр тухайн бодож байгаад одоо тийм жижигрүүлсэн хэлбэрээр тэр хажуу талд нь хийж өгсөн. Цааталтай байгаа. А энэ наан байгаа энэ болохоор одоо тэр одоо монголчууд голцоо тэнгэр эрхстэй харьцдаг, дээшээ харьцдаг тийм тэнгэрлэг ард түм, тэнгэрийн ард түмгээ ярьдаг учраас тэр тэнгэртэй холбоотой солонгын нааталт нь хийж өгсөн. За тэр бас бугын эвэрч гэж ярьдаг. Хоньны эврийг бас 10 тэхин одоо нөгөө ийм аржгар эвэртэй энэ төргээд одоо төвлөстөр байдаг. Тэрийг бас бодолцож хийсэн. За тэгээд одоо энэ нэг унжуургууд болохоор тэр сик гэж манайхаар ярьдаг одоо тэр унжуургууд л та тэрийг нь бодолцож одоо ингээд сүлжиж зарим газар одоо эрэгтэй хүний энэ юунд ч бас байдаг хөхөл ус гэж ярьдаг. Тэр шиг одоо тийм бодолцож талд нь тэгж сүлжиж өгсөн. За тэгээд нэг өвөрмөсөн малгай гарч ирж байгаа. Миний энэ малгайны үед бол одоо нүүдэлчдэр нэлээ явсан, гадна дотны улс орнуудаар их явсан. Тэгээ хараад хүмүүстэй гэдгийг зарим нь өө эн чинь Монгол малгай шүү дээ. Та өөрөө Монгол хүн үү гэдэг. Тэгэхээр бас л бид нэр зүгээр л ингээ бодоо хийсэн ч гэсэн Монгол гэдгийн тэр гадны хүн ялгаад харж байгааг бодоход бас нэг үнэхээр бидний цуснд нэг тийм юм байна л гэж бодогдсон юм л да. Тэгэд энэ малгай одоо бас ингээ зохиогч эрх мэрхийн тухай юм яригдаад ингээ явж байгаа бид гурвын Үнэхээр бас гоё малгай байна л да. Хүний нүдийг шууд татхаар тий бас нэг онцлогтой л бас. Нэг уралж хийсэн хүн бол маш уран гартай л хүн байна. Гоё малгай байна. Адуучин залуу байгаа. За тэгээд Баатар Жавахынхаа дараагийн уран бүтээлээс хүлээн аван сонирхцгаая. Хаан буурлаав хатан үлгээжм хаан их шүтэнүүдм авралдаан багтааж харилдаг. Ачилдаа дургсан 13 алта, хомлдаа дургсан 24 ханга, хоош архал 33 говийн лус савдгууд их тэнгэрүүд харж хандах болтугай. Өндөр тэнгэртэй шүтэлцэж өргөн найдаар хөрхөрч, өнчин нараар хэмжүүлж, өгөөмөр савдгаар аргадуулж, өвгөн лустаар хөлчүрч, өдөр сөөрөн асхан 4 цагийн цэнгэл болно шуугалт болтугай. Хүрээ 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 хүрээ
яваарай.
Алтаа хангаан эцдүүд 10 эдэн ариун их буйнаанд илгэж нөхөлгүй мөнх үгээрэлгүй аянаар явуулж дайраад ирдэг нас нь үрийн үргэлжид 25 настай байж бур буруудантаа сэр салхитай боргөлдүүгийн намун Монгол их орондоо та биднийг тайван сайхан жаргуулж, ёсон үеэр жаргуулж, ертөнцийн сайхан наранд ээлгэж байх болтугай. Хүрээ, 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 хүрээ. Хүрээ, хүрээ, хүрээ. Тэгэхээр хүмүүс ярьдаг л та Монгол өнгө аяс, Монгол дууралт, Монгол хөгжим гэдэг. Ер нь Монгол дууралт төр Монгол хөгжим юугаараа ялгаатай юм те? Бус хөгжмнөөс Монгол дууралт гэхээр яг ямар дууралт байдгийг энэ талаар та ярьж өгч. За энэ Монгол онцлогуд бол зөвхөн ганц энэ хөгжимд биш, ерөөсөө ардын урлагийн төрөл болгонд байх. Одоо би энэ дээр жишээ татаа ярихт бол бие биелгээ гэж байна. Тэр баруун Монголын олон ясны бие биелгээ нөгөө ЮНЕСКОд батлагдах үеэр би бас ерөнхий юм ингээ харж ажиглаж яхад үндэстэн астан болгон өөр гэсэн онцлог биелгээтэй. Тэгээд тэн дээр бүгд өөр хөдөлгөөн хийж байгаа. Яг ахуй амьдралтайгаа их холбоотой. Нэг хүн ингээд тариа цайруулж яхад нөгөөх нь тэр цайруулсан тариаг нь ингэж ам руу шидэж өгч явах жишээ нь. Эсвэл тэр бие биелгээний завсар эмхтэй хүн ингээд өөрийгөө толдож явах жишээ нь. Эсвэл энэ үсээ ингээд шүлжиж байгаа хэсгүүд тэр бие биелгэн дээр гардаг. Тэрнээсээ гадна тэр нүүдэлчдийн одоо 93 наадам тэр бие биелгэн дээр байж байгаа жишээ. За хөгжмөндөр яриад одоо Монгол өнгө аяс гэх юм бол ерөөсөө тэр Монгол өнгө аяс чинь бүр хэдэн мянган жилээр шалгагдсан юм учраас хүний сэтгэлд илүү гүн хүрдэг юм болов уу гэж би боддог. За энэ цуурын аялгууч гэсэн би 4 том хүн төрлөختний 4 том шашны төлөөлөгч дунд очиж энэ цуурын аялгууг сонсгож байсан. Христийнхэн сонсохоор энэ чи ямар сайхан сүнслэг хөгжим бэ гэж ярьдаг. За одоо тэр лалын шашны улсуудтай ингээд яах тэр манай энэ араб тэр юуны сэвсэг хөгжимтэй ямар адилах юм бэ? Энд чи ямар гоё сонин содон дуутай юм бэ гэж ярьдаг. За гэх жишээ нь ингээд одоо энэ хөгжмийг чинь ер нь манаахта төстэй байна гэсэн юм ордог. Тэрнээс гадна энэ хөгжмийг үлээгээд дуусны дараа би бас үзэгчдээс асуудаг. Танд яг юу бодогдов гэж асуудаг. Тэгэхэд тэд нар ярьж байгаа. Миний баг цаг бодогдлаа, хүүхэд нас бодогдлаа гэж их хүчлээ ярьдаг. Тэгэхээр хүн төрлөختний тэр гарал үүслийн эртний хэлхээ олбоо Монгол хөгжимд угаасаа байдаг. Монголын салхийг юу ч оролдгүй маа гэж гадаад долоо орноор явсан хүн ярьдаг шиг Монгол хөгжмийн тэр дугуйлтын багтаамжийг орлоно гэдэг бол үнэхээр амаргүй. Яг вэ зарим нэг улс орны хүмүүс ярьдیں۔ Хятадын хөгжмөдтэй танаа хөгжим төстэй байна гэж байгаа. Гэлэг ихтэй Монгол хөгжим үнэхээр дав. Хятадын тэр 50 хэдэн үндэстний ястан дотор Монгол үндэстний дуу аваа үнэхээр давнгаа шүү дээ. Тийм учраас л одоо энэ монголчуудын хөгжмөний бас нэг давуу онцлог бол тэнгэр шүтэлцээтэй бас их холбоотой. Дээшээ хандсан хөгжмүүд их байдаг. Энтхийн нэг бяцлагчид нар дотор бид очиж тоглож байсан, хөөмөлж үзүүлж байсан, цуурдаж үзэж байсан. Тэр том мастер бяцлагдаг хүмүүс тэнд цугларч суугаад хэлж байсан. Та нарын дуу аваа бол одоо энэ газар дэлхийх гэхээс илүү дээрээс ирж байгаа тэр зам их харагдаж байна бидний нүдэнд гэж ярьж байсан. Тэгэхээр одоо Монгол хөгжим бол мянганы шалгуураар шалгагдсан тийм хөгжим. Одоо жишээ Монгол гэрийг юу ч өөрчилж болдгоотой адил Монгол хөгжимд өөрчлөх юм бараг л байхгүй. Тийм учраас энэ их гүн бат үндэс суур сайтай орчин үеижээгүй одоо ийм л гайхалтай дуу аваанууд. Тэр уртын дуу нь байж нэр нь бүхэл ардын урлагийн төрлүүд гайхалтай гоё.
Ерөөсөө энэ үндэснийхээ хөгжим соёлыг мартах юм бол тэр улс үндэстний аюулгүй байдалдуудаа л хэцүү болж яана гэсэн үг. Би хип-хопыг манай нэг малчнаар өгүүлэх юм бол 3 хоногийн дараа яг адилхан өгөл, илүү ч өгүүлж магадгүй. Тэр их амархан. Тэгээд сүрэнгийн соёл иргэншил гэдэг чинь ийм л амархан элементарны юм байна. За тэгээ яг хуу дэлхий дээр хаасаагүй гитар байна, хаасаагүй төгөлдөр хуур байна. Хаасаагүй одоо нөгөө нэг тарцсан тийм нийтлэг шинжийн хөгжмөд байж байгаа. Гэтэл нүүдэлчдийн нэг хөгжмийг тэр хүүхдүүд яавал зөвөр ойлгох юм бэ гэхээр за хөдөөбөл болж байгаа. Энэ Улаанбаатарт өсөж байгаа хүүхдүүд яаж ойлгох юм бэ гэвэл тэр дуу хөгжмийн хичээл зааж байгаа багш нарт л маш сайн одоо тусгай цаг гаргаж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл манай Монгол хөгжим гэдэг чинь үнэхээр сонгодог юм байна шүү дээ. Би одоо жишээлбэл нэг үе одоо социализм үед ийм сэтгэлгээ байлаа шүү дээ. Дараа мэддэг хүн бол соёлтой хүн. Дуур сонсдог хүн бол ойлгохгүй байсан соёлтой хүн. Нэрийн л мэдээл сайхан сонсч байвал тэр хүн харахад л их соёлтой харагддаг. Тэгтэл одоо тэр чинь шал өөр болчиход байна. Тэгээд одоо энэ дуурын дууг бол манай тэр хөдөө талд хоолоо уушгинууд ингээ сайхан цэлгэр болцсон тэр улсууд бол бүр тэрийг чинь нэг хэцүүд тооцохгүй. Дэлхийд дээр хоёрхан дуучин ард хүн байна гэж ярьдаг. Итали, Монгол хоёр. Тэгтэл монголчууд нь хамаагүй илүү сэтгэхүйн баялаг. Ер нь бараг л одоо хүн болгон дуулах гэж үзнэ үстэй. Ер нь монголчууд мундаг. Тэр дуу авааны талд.
Тэгэхээр энэ соёлыг ерөөсөө л тэр хүүхдийн цус генд нь тэр тэргүй тэр сайхан бололцоо нь байж байгаа юм чинь багаас нь л зөвөр ойлгуулах л асуудал үлдэж байгаа. Ерөөсөө тэр орчин цагийн тэр глобалчлалаад байгаа хүүхдүүд мэдээж одоо энэ цахим сүлжээ, интернет энэ мэдээллийн хэрэгслүүдээр тэр гадны юмаа сураад явдаг бай. Тэгэхээр одоо сүүлийн үед бас манай ардын энэ өвтөгчд, энэ соёл судлаач цугларахаар ингэж ярилцдаг. Энэ хөгжмийг язгуураараа аваа явдаг нэг хэсэг нь мэдээж байна. А түүнийг тэр саяны тэр импровизац хийгээд холбоод хослуулаад аваа явдаг нь бас байвал дэлхийдээ адилхан колони жалхах байх. Тэгэхдээ ер нь энэ Монгол хөгжим судлагдахууны хувьд бас их сайн судлагдаагүй шүү дээ. Сүүлийн одоо 40-50 жил ч гэдэм үү. Эсвэл нэг одоо энэ сүүлийн 100-д л судлагдсан юм хөгжим. Үүнийг өшөө нарийн судлах ёстой, дэлхийн түвшинд гаргаж судлах ёстой. Тэгвэл Монгол хөгжим урлаг бол дэлхийд үнэхээр жин дарсан том соёл юм аа. Их холоос ирсэн соёл юм аа гэдэг энэ ойлголтууд гарч ирнэ. Тэгэхээр энэ соёлоороо бахархах сэтгэл хүүхдүүдэд төрнө. Үндэснийхээ юм руу илүү хандах болов уу гэж ингэж л би боддог. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баатар Жав ах болон Болормоо эгчтэй баярлалаа. Хөгжим ба хүмүүс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг түрүү өндөрлөж байна.